За засгийн газраас орон сууцчлалтын санхүүжилтийг бас шийдвэрлэхээр орон сууцны үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд одоо тогтвортой байлгах зорилгоор бол орон сууцчлалтын тусгай зорилтын банк байгуулахаар одоо хуулийн төслөө өргөн барьсан. За одоо ингээд намын бүлгүүдээр хилцээд явж байгаа. За хүн намын яг зөвлөөр бол хилцээд саналаа нэгтгэсэн. Яг зарчмын хувь зорилго нь бол зөв. Зорилго нь зөв. Өөрөөр хэлбэл Монгол улсын одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт иргэдийн тал нь гэр хоолд амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл утаа тэгээд одоо яндангийн тоо цөөрөхгүй, жорлонгийн тоо цөөрөхгүй энэ бодлого бол ерөөсөн өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд байгаа оноогүй. Тэгэхээр үнэ тогтвортой ойлгох, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоо ингээд орон сууцны заавал банкаар явуулах шаардлагатай юу гэдгийг бол бас бодолцож үзэх ёстой асуудал. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн банкыг байгуулахдаа 2011 онд Монгол улсын хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлъя. Одоо тухайлбал эрчим хүч, дэд бүтцийн одоо төмөр зам тээвэр гэдэг энэ асуудлуудаа шийднэ гэд хөгжлийн банк байгуулсан. Харамсалтай нь хөгжлийн банкаар бол хулгай явсан. Маш том төслүүдэд хөрөнгө оруулалтууд хийсэн. Тэр нь үр дүнгүй өгөөгүй. Нэг их найдыг гэхэд зөвхөн төрийн өмшин компаниуд аваад үр дүнгүй ашигласан шүү дээ. За дараа нь мөн төрийн банкыг төр хөвчилж аваад жижиг дунд бизнесүүдийг дэмжинэ, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэд төрийн банкыг төр одоо ингээд аваад явж байгаа. Гэтэл яг жижиг дунд бизнесүүдийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлсэн зүйл огт байхгүй. Тэгэхээр төр өөрөө банк байгуулдаг юм уу? Эсвэл энэ одоо асуудлыг өөрөө шийдэх гэж оролдоод байгаа нь ер нь зарчмаар бол буруу л гэж хараад байгаа. Би одоо энэ бол миний хувь гишүүний байр суурь шүү. Тэгэхээр эргээд яг тэр үнийг тогтвортой ойлгох тэр гол нөлөөлөх юм бол их усүрийн өртөг өндөр байгаа. Зээлийн өндөр байгаа. Монгол улс гадаадаас их усүр татыг ихээр өндөр хүүтэй зээл авч байна. Дотоодоо бас зээл энэ барилгын компаниуд аваад барилга байшин бариад зарыг ихээр өндөр хүүтэй зээлтэй байгаа. Энэ өндөр хүүг яаж бууруулах вэ гэхээр эхлээд хамгийн чухал юм чинь төсөв мөнгөний бодлого. Төсөв мөнгөний бодлого уялдаа авахгүй, төсөв өөрөө сахилга батгүй байна. Төсөв өөрөө үр дүн муутай байна. Тэгэхээр төсвийнхээ үр ашгийг сайжруулад, сахилга батыг сайжруулад явчих юм бол макро эдийн засгийн орчин сайжраад Монгол улсын зээл зэх зэрэгэл нэмэгдээд гаднаас татж байгаа их усүрийн хөө буураад, дотоодын их усүр буураад ингээ явах боломжтой байхгүй. Ингэж л зээлийн хөө буурж нэг талдаа энэ орон сууцны үн өсөлт, орон сууцаар хязгаарлах тухай одоо бүх юмны үн огцон өсөж штэ. Энэ зүйл буурнаа л гэсэн ийм л утаагаад. Сүүлийн 15 жилийн хугацаанд ипотекийн зээлээр 11 их найт төр өгсөн. Зээл олгосон. 144 мянган иргэнд олгосон. Өрхөд олгосон гэж байгаа байхгүй юу? 144 мянган иргэнд олгосон гэдэг чинь уг нь тэр хэмжээгээр буурах ёстой шүү дээ. Гэтэл гэр оролд амьдарч байгаа өрхийн тоо 208 мянга бас 15 жилийн өмнө. Өнөөдөр 230 мянга болоод 22 мянгаар нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ бол яг ингээд өнгөрсөн хугацаанд явж исэн бодлого бол байгаа оноог огт. 11 их найт гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Энийг олохдоо 144 мянган иргэнд олохдоо яг тэр гэр оролд руугаа чиглэсэн яг гэр оролд амьдарч байгаа тэр яндангийн тоог жорлонгийн цөв бууруулъя гэж байгаа тэрлүүгээ чиглүүлэх хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ бол одоо магадгүй одоо үйл хөрөнгийн зарим бизнесүүдийг дэмжсэн ч юм уу ийм байдлаар явцсан учраас байгаа онохгүй байгаа. Тэгэхээр энэ рүүгээ чиглэсэн засаг бол бодлого явуулах хэрэгтэй. Тэгээ гол юм бол одоо явж орон сууцны банк одоо энэ татварын асуудлууд яригдж байна. Татвар дээр ч гэсэн одоо алаа асуудлууд байна шүү дээ.